Иргэн хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагаас үйлчилгээ авахар очих үед хууль тогтоомжийн заагаагүй төлбөр төлөхийг шаардахгүй бишгүй тохиолддог. Тухайлбал, иргэд эрүүл мэндийн наривчлсан үзлэгт ороход эрүүл мэндийн үйлчилгээний хуудсыг үн төлбөргүй авч дүгнэлт гаргуулахар зохицуулсан байхад эрүүл мэндийн үйлчилгээний хуудсыг мөнгөөр худалдан борлуулах. Хурдан төрийн цахим үйлчилгээний цэгээс аливаа лавлгаа авахд нэмэлт төлбөр шаардах. Цагдаагийн байгууллагт гомдол гаргахад бичиг хэргийн зардал нэхэмжлэх. Улсын бүртгэлийн байгууллагад үйлчилгээний хөлс, улсын мөнгөн тэмдэгтийн хураамжийг төлсөн байтал нэмэлт төлбөр шаардах гэх мэт олон жишээг дурдж болно. Тэгвэл энэхүү үйлдэлийг нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлд хориглосон байдаг. Нийтийн албан тушаалтныг албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хууль тогтоомжинд тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглодог ба энэхүү үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийтийн албан тушаалтнаас халах сахилгын шийтгэл ногдуулдаг байна. Иймд таны үйлчилгээ авч буй захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтан танаас хууль тогтоомжинд заагаагүй нэмэлт төлбөр шаардсан тохиолдолд авилгатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 гэсэн дугаарт залгаж өөрийн эрх ашигыг хамгаалаарай.